одоо манай компани үйл ажиллагаа хэрэгжүүлэхснээс хойш бидний нүрдэн дээр одоо сүүлийн 2 жилд бол маш их бөөгнөрл явагдаж байна. Тусдан гүйцэтгэх компани хүмүүс хурж ирж тэнцээ одоо үйл ажиллагаа эхэлж байна. Ажил дагсан хүмүүс ирж байна. Тэгэхэд манай компани бол бид нар өөрсдөө мэдээж боломжоор бол нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг оролдож байгаа. Хот барилга байгуулалтын ажлуудыг эхлүүлэх санаачлалууд гаргадаад явж байгаа. Гэхдээ төрийн хариуцах ажил гэж бас тодорхой хэмжээнд бас байгаа. Энэ тал дээр бол одоохондоо бол бодлого нэлээд хязгаарлалт бол харагдаад байгаа юм л да. Өнөөдрийн манай засаг захиргааны байгуулалтын тогтолцооны энэ олон аймагуудад ерөөсөө өнөөдрийн нийгмийн эдийн засгийн ирээдүйн хөгжил таарахгүй байна гэдэг үгтэй. Энэ талаар профессор Бадруур хэлэх баг. Хоёрдугаар бүс нутгийн хэмжээнд дээрхтэй тэр бүс нутгийн болохтой тэр аймагаараа хуучлах гэдэг. Би жишээ хэлье. Шилэн аймаг, Бодлон аймаг, энэ зүүн тал, Төв аймгийн хой тал ингээд нийлээд 125 мянган квадрат километр энэ орхон шилэнгийн хотгор дотор байж байгаа шүү. Сая 560 мянган квадрат километргээ бодоход энэ чинь нэг бүхлээс доош орж шээ. Тэгэхээр энэ нутаг орн бол Монголын жижиг гол нутаг. Гол нутгийн нэг. Тийм учраас бид одоо энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлаг хийхдээ шинэ концепц гаргаж ирэх хэрэгтэй байна. Ямар бүсчил байх ёстой юм бэ? Бүсгээл одоо хойд хилээс урд хил хүртэл ингээд тавьчих болохгүй. Тэр бүсийн дотор тодорхой бүс байх хэрэгтэй. Өнөөдөр одоо юу юм одоо дархан бол төв бүсийн төв дэд толгуур дэв 100 мод хот гэж юм. Ихтэй зэрэг юм байж болохгүй хаа. 70-80 жил тодорхой хэмжээний цөөхөн хүнтэй эдийн засгийн маш бага боломжтой мөртлөө хавтгаад нь цацаж хөрөнгө оруулалт хийж хөгжих гээд 70 жил 80 жил үдчихлээ. Болохгүй нь ойлгомжтой. Бүх фронтороо дайраад ялдгүй цэргийн жанжиг гэдэг шиг мэд бид одоо хүртэл хийж байна. 200 өрхтөө сум руу 2 тэрбум төгрөгөөр цахилгаан татаа сууж байгаа ийм л ичгүүртэй бодлого хийж байгаа улсууд. Их хурлынчтэй засгийн газрын цэг шүүмжлэлт хандхаас өөр арга байхгүй. Тэгэхээр бид нэг хэсэг улсууд нь засаг захаар нэгж өөрчлөлт яриад, нэг хэсэг нь болохоор одоо газар тариалгаа тус тусаа яриад байдаг. Нийлүүлээд энийг ажлын хэсэг гэдэг юм нэг хэсэг улсууд гараад ажил хийсэн юм. 27 Монгол улсын эрдэс баялагаар тэрний суур болсон газрын тос, нүүрс, уран, төмөр, зэсгсийн 5 элементээр Монгол улсын аль нутгаар нөөцийнх нь одоо хамгийн их тархсан нэг судалгаа хийгээд тэрний үндснээр энийг Монгол улсын үйлдвэрлэлийн хөгжлийн бүс хаан тэргүүлэх бүсийн хаан байх гэдэг ийм зураглалыг гаргасан юм. Энэ нь Монгол улсын урдлын одоо энэ хэсэгт байгаа юм. Тэгэхээр бид нар эндээс ямар концепц гаргах гэхээр урдлын хэсэгтээ эдгээр аж үйлдвэрийн тэргүүл хөгжлийн бүсээ тодорхойлъё. Тэрлүүгээ аж үйлдвэр болон дэд бүтцийнхээ хатуулан зөөлөн дэд бүтцийнхээ үндсэн зөвүүдэд тэрлүүгээ хот хөгжилтийнхээ юмнуудыг тавья. Хойд хэсэгтэрээ бол экологийн газар тариалан экологийн мал аж ахуй экологийн одоо жуулчлал болон хөнгөн үйлдвэрийн боловсролтын салбарын үйлдвэрүүдийг хойдолтой тавья гэсэн ийм шинэ концепц гаргаж ирсэн. Энэ Монголын 365 сумд бүгдэнд нь эрчим хүчний үйлдвэр засмал зам хүргэх тийм шаардлага байгаа мó үгүй юм уу? Ганц нэг сум амьдарч магадгүй энэ 333 сумаас. За нэг яг том уурхайтай сумдууд амж газар тариалантай мал аж ахуйтай сум амьд. За мал аж ахуй гэхгүй. Тэгэхээр одоо би аймагуудыг их олон аймгийг татан буулгах га Сэлэнгэ аймаг ч гэдэг юм уу, Булган аймаг ч гэдэг юм уу, Төв аймаг ч гэдэг юм уу. Ерөөсөө саяхан гишүүн хэлжлээ. Ерөөсөө хөгжлийн бүсгийн онд гэдэг чинь хөгжлийн бүсийн онд. Энэгээр л явах хэрэгтэй. Тэнцвэртэй хөгжснээс хязгаарч байхгүй. Хязгаарч бид нар Увс аймгийг Улаанбаатартай ижлэхэн хэмжээний нийгмийн эдийн засгийн тэнцвэртэй болгоно гэж байхгүй. Тийм учраас одоо бид хөгжлийн загварыг зөв сонгох хэрэгтэй байна. За сая хэн хэллээ? Адгүй гүшээ хэллээ. Одоо энэмсгэл загварлууд бид өөрөө ирэхгүй явна. Одоо манай эдийн засгийн бүсүүд урдуур бий болох гэдэг шүү дээ. Үлдснээрээ яах вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас би сумдуудыг нүүлгэе гэсэн санал тавьж байгаа. Сумдуудыг зохион байгуулалтаа нүүлгэе. Тэртээ тэргүй 50000-аас доош үнэтэй сум 20 жилийн дараа хязгаарч амжиргааны төвшин Улаанбаатарын төвшин төрж чадахгүй. Тийм учраас сумдуудыг нэг тооцоолж үзээд за энэ сумдууд 20 жилийн дараа инхэл амьдралын төвшин юм байх юм байна даа гэх юм бол шууд л татан буулгаад одоо нүүлгэе. Тийм учраас Улаанбаатарт нүүлгэж яж болно шүү дээ. Улаанбаатар чинь сая гаруй хүнтэй ягаад 3 сая хүнтэй болж болдгоо. Тэгэх юм бол метро яваад үр ашигын дээшлээ зах зээлийн дээшлэн шүү дээ тийм ээ. Тэгтээ зөв ийм загварыг би санал болгож байна. За анхаарал тавьсан дээр. За баярлалаа. Засгийн газраас хэрэг ирэх газраас юу гэсэн байвал 30 км хүртэлх аймгийн төвөөс 30 км хүртэлх сумдыг татан буулга гэсэн.
очоод судалгаа хийгээд үсэж болохгүй байна. Яагаад вэ гэхэд энэ чинь аймгийн төвөч хотын бол хотыг хангах бүс нутаг байх ёстой гэдэг зүй тогтол гарч байна. Энэ ганцхан нэг юм дээр хэлчихмээр. Ерөөсөө Монгол улсын хөгжилд нэг юм би тогтоолохгүй байна. Юу гэвэл нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь суурин соёл иргэншлийн доод шат байгаа юм. Ерөөсөө хөгжлийг хүнд хүргэдэг юм аа. Хүн хөгжлөө ирдэг гэдэг энэ суурь юм аа бүгдээр ойлгочоод энийг ярмаар. Ингээд эргээд тэр бүсчсэн загвараа ярэ. Босоод хэмжтэй авах хуваах уу тийм ээ? Урд хэсэг нь бол одоо ингээд аж үйлдвэрийн хүнд үйлдвэрлэлийн бүс болох хэвээр. Аршаага одоо экологийн хөдөө аж ахуй, мал аж ахуй энийг ярэ. Энийг ярихгүй байж өнөөдөр 360 сум руугаа тог зам татах тухай яриад байна. Энэ 360 сум ч өөрсдөө юм бие даан хөгжих тийм чадвар байхгүй. Жишээ нь Улаанбаатарын богд уулын урд байгаа Төв аймаг, Эрдэнэтийн хажууд байгаа Булган аймаг гэдэг энэ дөнгөж энэ хөгжилтэйг хамгийн ойрхон хамгийн хөгжил буураа байх юм. Энийн учир нь ер нь шийдлэх ухааны үндэстэг ямар байдаг? Ердөөсөө хаана хүн суурьшдаг вэ гэхээр орлого руу төвлөрч суурьшдаг. Том орлого жижиг орлогыг дандаа татчихдаг байхгүй юу? Тэгвэл бид том орлого хаана байна? Тэнд хөгжлийн тодорхой хэмжээний цаг хугацаа байх юм байна л гэж бодох хэрэгтэй. Тэгснээс одоо жишээ нь бид нар одоо өвдгийн урдуур аваачаад тэр түүхийд суурилсан хотод байгуулах юм бол над чинь манай хот. Манай хот бол тодорхой хэмжээний түүхийн нөөц усгад тэр өөрөө хот дараагийн асуудал дээр тулгардаг. Тэгвэл бид урт хугацааны асуудлыг ярьж үзчихвэл байгаа юм болвол бидний хөгжлийн тархац яаж явах юм бэ? Энэ тархацтай сурлаад орлогын бөөгнөлийг хаана бид нар бий болгох ёстой? Тэр орлого руу жижиг орлогыг яаж татах ёстой бэ? Та нар анзаараад үзэх юм бол аймгийн төв, сумын төвийн ойролцоо байж байгаа багууд сумууд хамгийн ядуу сумууд байдаг. Өнөөдөр та нар Улаанбаатарын хажууд 100 мод хөгжихгүй. Эрдэнэтийн хажуудалд Булган хөгжихгүй. Өөрөөр хэлбэл чинь орлогын илүү татах хүч нь Эрдэнэт аймагт байгаа байхгүй. Сая 500 мянган хавтгай дөрвөлжин одоо өндөр одоо томоохон газар нутагтаа 3 сая хүн л байна шүү дээ. Энэ улсыг хөгжүүлэх тухай тэр 3 сая хүнийг ирээдүйд сайн сайхан амьдруулах тухай асуудал байгаа юм. Энийн тулд эдийн засгийн нөөц болцыг яаж зөв зүйтэй ашиглаж тулгымдсан асуудлаа яаж шийдвэрлэх үү гэдэг асуудал байгаа байхгүй. Энд бол зүгээр орон нутгийг хөгжүүлэх болцоонд байгаа би ганцхан жишээ татчихъя л да. Мал аж ахуй албан тушаалыг тогтоох ёстой гэж би хөвдөө боддоггүй. Зүгээр социализмын үед тухайн сумыг 120-30 мянган малтай байгаа сургуулиа, эмнэлгээ бүх юм аваа явуулжсэн байдаг байхгүй. Өнөөдөр 200 мянган малтай болсон бэлчээрийн талхалагдсан улсын төсвөөс хэдэн одоо сая төгрөгийн тэтгэмж аваад гар араас ууцсан байгаа. Бүс бол хоёр янз байгаа. Нэг нь бол интеграл эдийн засгийн бүс, нөгөөх нь салбаруудын хөгжлийн бүс. Магадгүй уул уурхаан бүс байна, ажилгүйдэл ядуурлын бүс байна, салбарууд гэвэл эдийн засгийн интеграл гэвэл арай өөр байна. Тэгэхээр би энэ удаа нэг юм зүйл хэлмээр байгаа. Манайд энэ бүсчилсэн хөгжлийн асуудлууд яагаад уршаа явахгүй байсан бэхээр 2006 он хүртэл бид үүндээ мөнгөгүй байсан байхгүй. Манай төсөв ямар байлаа? Юугаар дэмжих вэ? 2006 оноос зэсийн үн өссөний дараа дэлхийн зах зээл дээр бид мөнгөтэй болсон, тэрнийгээ жоохон өвгөө зарсан. Үнэн шүү дээ. Өөр тийшээ зарцуулсан. Энэ дээр бас анхаарал хөрөнгө мөнгөөр дэмжвэл одоо Бат Эрдэнэ дараагийн хэлж байгаа шиг тодорхой хатуу төлөвлөгөөр хөрөнгө оруулалтаар дэмжүүл болох байх. Бүсчилсэн хөгжлийн тухай яриа бол байн гараад байна. Тэгэхээр яг манай засгийн газрын хийж байгаа танай яамны явуулж байгаа бодлого, хийж байгаа ажил одоо энэ зам барьж байгаа дэд үтсийг сайжруулахаар хэрэгжүүлж байгаа энэ төслүүд энэ бүсчилсэн хөгжилтэй нь холбогдож байгаа тийм холбоо байна. Орон нутгийн дэд үтс дээрээс нь бас бүс нутгийн дэд үтсээс одоо хоёр хөрштэйгээ холбоотой тэр эдийн засгийн урсгал бараа таваараа урсгалыг бас бодолцох хэрэгтэй гэж. Тэгэхээр бид нар сая та бүхэн мэдж байгаа шинэ бүтээн байгуулалт гэсэн хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол 5572 км замыг ойрын ирээдүйд бид нар Монгол улсын хэмжээнд бол барих ёстой. Үүнд бол нэгдүгээрт юуны өмнө аймгийн төвүүдээ Улаанбаатартай холбох замууд орж байна. Хоёрдугаарт бол нөгөө саяны бүсчилсэн нутгийн хүрээнд уул уурхайтай холбоотой эсвэл одоо энэ бом тотуудаа хооронд нь холбосон энэ замууд орж байгаа. Баярлалаа. Тэгэхээр энд ярихгүй асуухгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Энэ орон нутагт төсвийн эрх мэдлийг өгөх тухай, шилжүүлэх тухай маш олон жил ярьлаа. Гавь эцэдраас нэг зүйл асууя л да. Ялангуяа аймгийн дарга нар, сумдын дарга нар орон нутагт төсвийн эрх мэдлээс шилжүүлэх юм бол орон нутаг хөгжих нэ л гэж яриад байдаг.
ямар үндэстэйгээр тэгдэм бэ? Цомон дээр сургууль эмнэлгийн одоо жижигхэн одоо хөрөнгө зардал хэрэгтэй болоход л сайдууд нь бичиж одоо тэрний хөрөнгөний асуудлыг шийдвэж явах жишээ. Энэ бол маш их зардал гараад байгаа юм. Тэр орон нутагт нэгэн засгийн газрын төлөөс байж байгаа улсууд байна. Бид нар очиж шийдээд асуудлыг шийдээд ингээд дор шийдээ явах нь маш бага зардлаар их зүйлийг цаг хугацаалгүй шийдэх юм боломж байна. Тийм учраас төсвийн эрх бол орон нутгаар бол хүрэлцээтэй очих байх гэж бодож байгаа. За очсон төсвийг бол үр ашигтай зарцуулах, хяналттай зарцуулах гэдэг дээр бүрэн дүүрэн одоо бид ойлгож байгаа. Энийг тэгж зарцуулах ёстой. А дээрээс нь бол төсвийн эрхээс гадна бол өшөө одоо энэ засаг захиргааны их олон төвхтэй үйл ажиллагаанууд бас хөндөгдөж яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг бол ер нь нэлээх либералчлахын зүйтэй байна. Төсвийн өөрсдийг нь зарцуулалтын сахилга бод муу байгаа шүү дээ. Ард түмэн сургуулийн цэцэрлэгийнхэн дээрээс байшингаас нь одоо ус туслаа байж хад 200 сая төгрөгийн одоо 4 далгаад Land Cruiser тэр Lexus машин унтсан засаг дарга байж л байгаа шүү дээ. Тэгээ тэр нөхөд хариуцлага тоож чадахгүй л байгаа. Бид нэр хамгийн гол нь шүү дээ юм ярихдаа ажил хийдэг юм гэхээсээ илүү нөө төсвийн сахилга батыг бүх шатндаа сайн хэрэгжилж чаддаг байх юм бол мөнгө ерөнхийдөө бол тодорхой хэмжээгээр багаддаггүй юм шиг санагддаг. Мөнгө багаддаггүй. Мөнгийг зөв зарцуулж чадвал бод. Тэгэхээр энэ ер нь бол орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг дээшлүүлэх утгатай бол тэр зөвхөн төсвөөс буюу татвараас олж байгаа хэдэн мөнгөөс гадна би нэг санаа хэлээд байгаа нь та нар иргэдийн уралдалд нь жоохон эрх мэдэл өгөх гэдэг. Тэрний үгээр усны татвар тийм ээ газрын одоо төлбөргөө тийм ээ одоо өөрийнхөө газар нутгтаа явж ашиглаж байгаа олборлтынхаа зүйлээс авж байгаа татварыг та нар хуулиараа доод дээд хязгаарыг тавиад өгч тэр хэмжээнд хэлбэлзэх эрхийг нь орон нутагт нөгөөл гэдэг. Аймаг болгонд нэг орд газар одоо бодлогоор одоо ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтаар төрөөс гадны хөрөнгө оруулалтаар бүр дэмжиж хагаад аймаг болгонд нэг дунд юм уу том хэмжээний орд газар сайн хайгуулах юм бол баг ер нь аймаг болгон өөрөө нөөцтэй шүү дээ. Тэгэх юм бол наад захын тэр орон нутгийн ажилгүйдлийн асуудал шийдэгдэнэ. Одоо энэ сүүлийн зууднаар ингээд маш олон хүн малчид малгүй болоод ажилгүй болоод нөгөө угийн байдаг ажилгүйчүүд дээр ишөө нэмсэн. Ингээс орон нутагт бол хүмүүс яхаа мэдэх болсон. Тэгэхээр уул уурхайг орон нутагт болгонд нь аймаг болгонд нь хөгжүүлээ. Тэгэх юм бол энэ аймгийн их олон асуудал шийдэгдэнэ. За орон нутагт бол бидний чиг одоо ачаалал байгаа. Хариуцлага байж байгаа. Гэхдээ эрхийг нь өгөхстэй эрх үүргийн хариуцлагын энэ одоо зөв тогтолцоо балансыг бүрдүүлж өгөх ёстой гэдэг дээр бол засгийн газраас их хурлаас дэмжих ёстой гэдэг энэ зарчмыг бол барьж байгаа. Орон нутагт чадварыг бий болгох, энэ саяын тендер үйлчилгээний хууль, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх энэ асуудлуудыг бүхэлд нь авч үзэж байгаа. Нэг талаас нь. Нөгөө талаас нь ер нь төрөөс орон нутагт үзүүлэх үйлчилгээ маань бүсчилсэн хэлбэрээр байна уу, аймаг бүрээр байна уу, ямар ч байсан төрийн үйлчилгээ, төрийн үзүүлэх ёстой үйлчилгээний стандартыг бид нар тогтоож өгөх ёстой. Тэрийг бол бид нар гаргаж бас одоо хилцүүлэхээр үндэсний хөгжлийн шинтгэлийн хороогоор хийлгэж байгаа. Зарим аймагуд дээр бид нар аваад үзэхээр үндсэндээ цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадаагүй аймагуд байж хат зарим нь бол маш одоо илүү төлхөө боломж дээр ирж гисэн. Төрийн зүгээс бол төрийн үйлчилгээний үзүүлэх ёстой стандарт тэр одоо юу бол дэмжлэг бол маш тодорхой, шударга ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой гэдэг энэ зарчмыг бол бас гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Тэр утгаараа бид орон нутгийн хөгжлийн индекс гаргаж байгаа. Энэ индекс дээр тулгуурласан бидний нөгөө гайхал төсөв яриад ирэхэд байнга